Бод сэтгэлийн хүч. Төгөлдөр бод сэтгэлээс өөр түйтэөрийг дарах буян үгүй. Түмэн галавт орчлонг толдсон төгс мэргэд үүнийг л шүтнэ. Зовлон бүхнийг арилахыг хүсвэл, золгүй амьтдыг аврахыг хүсвэл, зол жаргалд умбахыг хүсвэл бод сэтгэлийг л бүү орхи. Бод гэдэг үг нь буддаа гэдэгтэй язгуур нэг үг, сэрэх, гэгэрэх гэсэн утгатай. Орчлонгийн зам ёсыг ухаарч амьтан бүхний амар амгалан тэмүүлсэн амин голын хүсэл эрмэлзлийг мэдрэх нь бод сэтгэлийн үндэс болдог. Их болсон 6 зүйл хамаг амьтны тусын тулд гэгэрий гэсэн чинхүү сэтгэл эргэлт буцалтгүй төргөөс түүнийг бод сэтгэл хэмээнэ. Бод сэтгэлийн жаахан хилтерхийч таныг орчлонгийн үгэрлээс аврах болно. Бод сэтгэлийн үрийг зүрхний хүндээ лавтаая өнслүүлж чадвал унтах нь хүртэл буян жирийн ажил үйсэд сатаарах нь хүртэл ивэл болдог ажээ.